Тэгээд бүгдээр хятад ард улсын Шанхай хотод төрөлцөө ирсэн байгаа. Тэгээд энэ Шанхай хотод мэдээж удамжаар нь явсан чинь надад би бүр Бээжингээс илүү юм байх гэж бодсон чинь жоохон тийм байна. Тэгээд яг дагуулх хот болохоор тийм байж магадгүй. Гэхдээ энэ бол дагуулх хот биш шүү дээ, уулна. За хоёр тэгээд эмэгтэй хүн юм чинь би бэлгүүр орж хамгийн бүр том дэвгүй хамгийн сайн дахин баггүй ер нь том байна. Тэгээд энд бол маш их хүн байна. Шаагилдаад гадаа нэг би одоо гадаа гарахтаа мэдээж хэр зэргийн хүн байна гэдгийг нөгөө басикл нэг унаа хоёроор тодорхойлчих болж байна. За энэ ингээд үн нэгээ бүхээр бол яг нөгөө байдгал бас яг үн байна. Манайх шиг тэр галзуу үн хийцэн тийм юм алга байна. Гэх мэтчлэнгээр хоёр тэгээд энэ нөгөө барааны үн үзүүлсгээд хоёр шиг байна. Яг мэдээж явсан газраа би олно гэж юу яах вэ? Энэ том гүрний, энэ том улсын одоо агэн нэг юм олно гэж юу яах вэ? Гэвч би нөгөө хит их бодсон, хит ийм өрөөдсөн, хит их гоё юм бодондоо өстой гоё байх хэрэгтэй. Янз юм байх хэрэгтэй. Гэхдээ би өөрөө энэ бол бас агэн нэг юм цаг хугацаанд бодоогүй шүү дээ. Орой бол тэр гэрэлтүүлэг ямар байхыг гэрийн сонирхлыг за зам бол ойлгомжтой зам ерөөсөө явдаг жамаагаад явж байна. Нөгөө нарийн солонгос улс шиг тийм гоё зам байхгүй байна. Яг үнэндээ. Яг тэр арсуугаа яг хотоороо маш их тийм сайхан замууд байгаа байх. Тэр нь очин мэдээж. Тэгээд анхны ямаараа би өөрийнхөө нүдээ харсан нүдээ тэгэж за энэчтэй гэсэн байхгүй байна. Гэхдээ нөгөө нэг хит их гоёор сагсан чинь жоохон боломжтой байна. Гэхдээ зүгээр. Одоо нэг юм сайхан юм үзэж сар юм энэ юм байх. Энэ хэрэг сэтгэл хүрээгүй байна гэдэг ийм нэг бодхон болох хэрэгтэй. Яг гэвэл хүн гэж амьд чинь ертөнцийн хувилбар гэмээр ертөнцийн жамаар ертөнцийг энэ дээр нэмээд өөрийнхөө хар хүнсгийг бодлоо нэмдэг ийм жамтай. За ингээд модерн жоохон сэтлээд хамгийн гол нь би хоолыг амсах гэдэг юм. Хоол гэдэг юм. Одоо яг Шанхай хоол ямар байдгийг амсах юм. Дөрөв шүү. За